За өрөөний мэнд хөрөнгө оруулагч нараа контент эхлүүлэхээс өмнө нэг хэдэн сонирхолтой шинжилгээ та үзүүлэе гэж бодсон. Энэ юм бэ гэх юм бол Oracle корпорацийн хувьцааны ханш ба өнгөрсөн 2-3 жилийн хугацааны trading channel. Ерөнхийдөө энэ суугаар явж исэн гэсэн. Тэгээд за дахиад харж байгаа бол ногоон юун дээрээ доор ирчих юм бол ерөнхийдөө өсөлт үзүүлдэг. Бүр улаан дээрээ ирэх юм бол маш хямдхан байгаа гэсэн. За тэгээ ирэх 12 сараас ирэх 36 сарын хугацааны орлого, зарлага, ашигт ажиллагааны таамаг дээр үндэслээд ерөнхийдөө Oracle корпорацийн хувьцаа ерөнхийдөө энэ channel-ийн дагуу ингээ худалдагдах ёстой та харж байгаа бол нэлээд савлгаатай хувьцаа тий энэ 24 оны жилийн дундуур ер нь бол $125 хүрчээд $200 хүрээд буцаага $120 руу унаад нэг хэсэгтээ бүр амар пуужиндаж үгээ $330 руу хүрээд саяхан унчаад хэдүүлээ аваад ашигтай зараад одоо буцаагаад навс унтсан байгаа. Окей. Тэгээ юу үг юм бэ гэх юм бол Oracle корпорацийн хувьцаа маш хямдхан. Тийм учраас саяхан хэдүүлээ Oracle-ийн хувьцаа багцлуугаар нэмсэн. За, Micron дээр бас ингээд хараад үзэх юм бол ийм олон сар жилийн хугацааны дата байхгүй харамсалтай. Гэхдээ ингээд хараад үзэх юм бол forward earnings 5 дээрээ зарагдчихж байгаа. Ирэх 5 жилийн хугацааны ашигт ажиллагааны тий ингээд тайлбарлаж байгаа. Энэ компани яг таамгийн дагуу өсөө явчих юм бол та 5 жилийн дотор хөрөнгө оруулалт нөхөх чинь. Окей. Тэгээ дунджаар ойролцоо нэг 20% гэсэн үг. Тэгэхээр Америкийн зах зээл дээр ийм хямдхан компани ерөөдөө байхгүй. Oracle ингээ хараад үзэх юм бол тэ forward earnings дээр хаана явж байгаа юм бэ гэвэл тэ P multiple 22.5, forward multiple 3.3. Ер нь бол Oracle хямдэрсэн байгаа. Гэхдээ Micron шиг хямдхан бол ерөөсөө биш. Одоо дэлхийн хамгийн өндөр ашиг олж байгаа компани тий нэмээд хамгийн хямдхан нь аль нь бэ? Хамгийн өндөр ашигтай хэрнээ хамгийн хямдхан, хамгийн их өсөлттэй хэрнээ хамгийн хямдхан ямар компани бэ гэх юм бол Micron гэсэн үг. За тийм учраас өнөөдөр хэдүүлээ бас юу гэж байгаа юм бэ гэх юм бол Micron-ыг багцлуу ингээ нэмж байгаа. За ерөнхийдөө амар хямдхан дээр олж байгаа учраас хэдүүлээ нэлээд жинтэй ишээ орж байгаа. Facebook дээр хэдүүлээ бас юм алхам хийсэн 590, 580, 570, 600 дээр ерөнхийдөө худалдаж авсан 660 дээр бүгдийг зарч чадсан. За хувьцааны арилжаа хөрөнгө оолт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Нэмээд нэг сайн мэдээ юу юм бэ гэвэл манай Xpeng хэдүүлээ иш бас хөрөнгө оолт хийгээд одоо ерөөхдөө буцаагаад өсөөд эхэлж байгаа. Яг гэх юм бол humanoid robots автомашины борлуулалт хэдтэй автомашины зах зээл жоохон агшиж байгаа. Хэрнээ цэглэн автомашины борлуулалт ерөөхдөө дэжгүй байгаа учраас одоо автомашины зах зээл төрчтэй жоохон агшиж байгаа хэрнээ цахилгаан машин өсөлттэй байгаа. Энэс ерөөхдөө Xpeng гэх мэт чинь компаниуд ерөөхдөө ашиг олж байгаа. За өчигдөр хэдүүлээ өнгөрсөн 7 хоног хэдүүлээ юу ярьж ирсэн бэ гэх юм бол Diamond Formation байна тий. Энэсээ гараа явсан retest хийлээ одоо өргөжлүүлээд үсэж байгаа. Өнөөдөр pre-market дээр жоохон унтсан байна. Гэхдээ энэ бол нэг сүртэй мэдээлэл бол биш. Diamond бол QQQ дээр ерөөдөө өргөжлээд явж байгаа. Саяхан нэг breakout хийх гэж үзсэн одоо failed retest хийж байна уугүй үед бол харцгаая. Технологийн хувьцаанууд өнөөдөр жоохон унтсан байгаа. Micron бүр хөвчтэй унсан байгаа. Бүр $800-аас доош орсон. Тийм учраас хэдүүлээ энэ хямдралыг ерөөдөө боломж гэж үзээд юу хийж байгаа юм бэ гэвэл Micron-ыг өнөөдөр жинтэй худалдаж авч байгаа. За Dow Jones ерөөдөө нэг сүртэй өөрчлөлт ерөөсөө байхгүй. Алт таад ингэ харж байна. Өнөөдөр жоохон унтсан байна. 4070-аас 4020 ингээд хараад утсан бол Fibonacci 0.6 буюу 1 лөө ерөөхдөө явах гал ах шүү. State of Hormuz хаалттай гих мэтчлэн. За компаниуд ерөөхдөө өөрийнхөө ашигт ажиллагаа тайлгнаад эхэлсэн. Хэдүүлээ ингээд бас энийг харцгаа юм бас сонирхолтой мэдээл. ASML, Johnson & Johnson, Morgan Stanley, BlackRock, Bank of New York, United Airlines гих мэт шиг Америкийн томоохон компаниуд ерөөхдөө ашигт ажиллагааныхаа тайлангаа ингээд зарлаад эхэлж байгаа.
ер нь дийлэх нь юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө таамагуудаа давуулан биелүүлж байгаа. Өөрийнхөө таамаг, шинжээчнийхээ таамагаа ер нь давуулан биелүүлж байгаа. M&T Bank 14% өсчлөө. Elevance Health 20% давсан, Progressive 20% давсан, Morgan Stanley 18% давсан, ASML тэ нөгөө томоохон semiconductor chip үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компани ашигтай ажиллагаа таамагийг давуулан биелүүлсэн. За тэгээд TSMC-гийн ингээ хувьцаа хараад үзэх юм бол унтсан байна. Сонирхолтой тий. Ер нь бол таамагуудаа өнөөдөр ерөөхдөө ингээд тайлгансан, давуулан биелүүлж байгаа. Гэхдээ ерөөхдөө хүмүүс энэ дээрээ сандарч байгаа. Миний хувьд бол энэ зүгээр боломж гэсэн үг. За тэгэхээр Nvidia удахгүй бас тий тайлангаа танилцуулна. Хэдүүл орцгоо. Хэзээ юм бэ? Тий. 40 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Broadcom ерөөхдөө бас унтсан байгаа. Mitech хэдүүлээ өчтөр багцаасаа гаргасан. Ер нь бол pre-market дээр одоохондоо ханш нартах байгаа. За тэгээд Micron-ыг хараад үзэх юм бол $874 дээр ирсэн байгаа. Энд ерөөхдөө өмнө бас support авсан. Дараагийн support таана байгаа юм бэ гэх юм бол 820 ийшээ доошоо унчих юм бол хэдүүлээ бас нэмж явна. За нэмээд нэг зарын шинжтэй юм хэлье. Нэгд өдөр хүртэл манай School Community-гийн сарын төлбөр хэмнэрсэн байгаа шүү $39. За тэгээд та бид нартай хамт арилж байгаа, бид нартай хамт ашиг валютын орлоготой болмоор байгаа юм бол тий манай School-ийн гишүүн болоорой. Гэхдээ нэмээ хэлчихье доорой чинь $5-аас $10,000 капитал хэрэгтэй шүү. Тэрнээс доош байх юм бол ерөөхдөө дахиад нэг сар хүлээчих арай бага мөнгөтэй хүмүүс бид нар би бас нэг шинэ үйлчлэгээ удахгүй гарах гэж байгаа шүү. За окей, өргөжлүүлье. Microsoft-ийн хувьцаа ер нь бол буцаагаад өсөж $400 дээр ирсэн байгаа. Гэхдээ хэдүүлээ эндээс гарсан. Facebook-ийн хувьцаа дахиад өсчлөө хэдүүлээ жоохон эрт гарсан байна. 660 хавцаа гарсан. Одоо pre-market-ээр $682. За өчтөр хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол Oracle-ийн хувьцаа шүүрсэн $126, $127 хавцаа хэдүүлээ Oracle-ийн хувьцааг нэмж авсан. Тэгээд ерөөхдөө буцаагаад pre-market-ээр жоохон өсөлттэй байна. Өчтөр ямар ханшнаар хаалт хийсэн бэ гэх юм бол 132, 50 дээрээ ерөөхдөө хаалт хийлээ. Ер нь бол буцаагаад дээшээ дэжгүй явахаар. За өөр нэг компани тухай ярих гэж бодож байна. Манай өнгөрсөн жил биднэрт асар их хэмжээний ашиг авчирч чадсан компани. Тэр юу юм бэ гэх юм бол Curve Mining. Тэ Curve Mining-ийн хувьцаа унтсан байгаа. Хэрнээ таад ингэ харж байгаа юм бол ер нь бол таамагууд нь амар өндөр гарах гээд байгаа. Тэ cash ерөнхийдөө 11 дахин өссөн. Одоо компани бэлэн мөнгөний нөөц ерөнхийдөө өсөө явцсан байгаа. Мөнгөний олборлтын объем, алтны олборлтын объем ерөнхийдөө 20-30% өсөө явж байгаа. Тийм учраас энэ Curve Mining хэдүүлэнгийн багц дотор буцаагаад хизээ нэгэн цагт орно. Хэдүүлээ та санаж байгаа юм бол энэ $6-7 хавцаа аваад 20 дээр ингээд зарсан. Энэ хэсгийг ерөнхийдөө хэдүүлээ алгасан. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө ингээд тогтвортой, айгуу цэгцтэй ингээд доошоо явж байгаа. Тэ гэхдээ хэдүүлээ хизээ нэгэн цагт одоо буцаагаад орно. За өнөөдөр орой магадгүй бид нар буудагийнхаа call option-а зарах магадaltaй шүү. Ягаад гэнт ингээ өссөн юм бэ гэх юм бол Оросын бууданы экспорт тээвэр логистикийн асуудал гарсан энүүгээрээ дамжуулаад юу болж байгаа юм бэ гэвэл тэ бууданы үн ханш буцаагаад өсөө явцсан. За манай багц дотор бас 10% жин эзэлж байгаа BCI саяхан 22 хэд дээрээ ерөөхдөө яроолтой хүрчээд одоо 23 хүртэл ингээд дээшээ явж байгаа. Одоо дахиад нэг жоохон амьсгаа авах. Тэгээд хэдүүл харцгаа энэ Иран, Израиль, Америкийн дайн юу хийх нь вэ? Яах нь вэ? Тайм суцгаа. За Германы засгийн газрын бонд ерөөхдөө энэ хавьд шинэ нэг төвшөндөө ирсэн байна. Одоо support zone дээр ирсэн байгаа. Дахиад жоохон өшөө 124.5 маа хүртэл унах магадaltaй хэдүүлээ одоо манай VIP арилжааны багц бас байгаа. $100,000 дэжтэй хүмүүс тийм та бас сэнийг сонирхож болно. Энэ дээр хэдүүлээ бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол илүү өндөр хөшүүрхтэй, илүү их капитал хэрэгтэй futures-ийн арилжаа хийж байгаа. За тэгээд энэ Германы засгийн газрын бонд дээр удахгүй бас та хэд мэдээл дуулах баха. Окей. Хамгийн сүүлд энэ еврогийн ханш ерөөхдөө буцаагаад өсөж чинь та ингээ харж байгаа юм бол саяхан ерөөхдөө ингээд унчаад bear flag хийгээд унаад дахиад нэг bear flag хийгээд тэгээ энэ дээр хэдүүлээ EOS 5 SEU 3-аараа дамжуулаад айгүй өндөр жинтэй short позиц аваад энэ дээр хөрхэн ашиг хийсэн. За тэгээ одоо юу хийж байна гэх юм бол дахиад нэг bear flag хийж байх шиг байна. Тэгдүүлээ ингээ харцгаая одоо RSI ер нь бол энэ 50% дээр ирсэн байгаа. Ер нь бол 60 мар даваа явчихмэл хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол short позиц өргөжлүүлээд авнаа. Окей. За тэгээд жоохон биткойн ярьчих. Биткойн юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэг өмнө бас олон дахин ярьсан. Тэ унла bear flag, унла bear flag, унла одоо дараагийн нэг bear flag митийн юм харагдаж байгаа. Тэгээд хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол $51-52,000 хүртэл
дараагийн уналт ирж магадгүй. За тэгээ хэдүүлээ биткойн дээр шууд арилжаа ерөөхдөө хийгээгүй юун дээр шорт хийсэн бэ гэх юм бол MicroStrategy. За тэгээ MicroStrategy-гийн chart таад санаж байгаа юм бол энэ дээрээ бол хэдүүлээ өстой яг хоцорсон. Миний буруу. Тэгээ энэ дээр яах боломжтой юм бэ гэх юм бол invert scale хийх юм бол энд нэг нүсэр том тэ cup and handle одоо энд харагдаж байна энэ амар том cup одоо handle тэгээ энэ хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй бүр 0 руу явах потенциал байгаа шүү. Ер нь бол биткойн $50,000 руу биш тэ бүр доошоо унаа явчих юм бол хэдүүлээ одоо энэ invert нөгөө эргүүлсэн чартыг таад үзүүлж байгаа. Энэ $30,000 тэ бүр $20,000 руу унчих юм бол тэгээ MicroStrategy ер нь бол GG болно гэсэн үг. Тэгээ хувьцаа ер нь бол навсан одоогийн байдлаараа нэг 90-100% явж байгаа. Тэгээд энэ биткойны RSI хэдүүлээ ингээд энд харж байна. Ер нь бол одоо нэг 50% ирсэн байна. Тэгээ магадгүй энэ 67-70 ирэх юм бол хэдүүлээ MSTZ MicroStrategy-гийн inverse ETF-ээр дамжуулаад хөрөнгө олт хийх магадaltaй шүү. За тэгээ энэ дээр зүгээр тайван хүлээцгээ хэдүүлээ одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Micron дээр нэг сүртэй сандрахгүй. Өмнө нь бол Micron-оос зөндөө олон удаа айгаад маш их хэмжээний ашигасаа хэдүүлээ хоцорсон. Би хоцорсон. Дахиад миний буруу. Энэ алдааг дахиад хийхгүй дата центруудын хөрөнгө оруулалтын өргөжлөөр л явж гин. Facebook дөнгөж сайхан шинэ модель гаргасан. Elon Musk-ийн XAI, тэ SpaceX AI Grok 4.5 танилцуулсан маш хүчин чадалтай маш мундаг моделийг бас гаргасан байлээ. Тийм учраас энэ AI trade ерөөдөө дуусаагүй баха. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ жоохон шуналтай жинтэй орж байгаа шүү. За тэгээд хэмдэрлийг мартва. Маргааш хэдүүлээ эргээд уулзцгаая. Өнөөдөр миний төрс өдөр 41 нас хүрч байгаа. Тэгээд одоо жоохон баг зэрэг тэмдэглэчи. Тэгээд миний төрс өдөр данаа ингээ наадмын үеэр таарч байгаа болохоор баг хамт тэмдэглэх хүн болтдгүй би ганцаараа. Гэхдээ яах вэ? Гайгүй. Bye bye guys. Маргааш уулзъя. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.